Ардчилсан нам өнөөдөр өөрчлөлийн бүтээн үндэсний хөтөлбөрийг эхлүүлж 2027 оны ерөнхийлөгчийн болон 2028 оны улсын хурлын сонгуульд оролцох бодлогын бэлтгэлд орлоо. 1 сая иргэний санал авч 100 шийдэл боловсруулна гэж мэдгдсэн эдээч эрх баригчдыг өөрчлөхөд зарласан ардчилсан нам өөрөө хэр нэгдмэл хүчтэй сөрөг хүчин болж чадсан нь анхаарлын төвд байна. Намын дотоод зөрчил засгийн газарт хандах гишүүдийн ялгаатай байр суурь энэ зорилтын хэрэгжилтэд эргэлзээ төрүүлж байна. Ардчилсан намын дотоод зохион байгуулалт нэгдмэл байр суурь зэгцрээгүй 2 тийш харсан байдалтай байна. Намын дарга цогтгөрөл улсын хурлдах бүлгийн даргын албыг давхар хаших нь бүлэг нам хоёрын улс төрийн байр суурийг тодорхойгүй бөөрөнхий байдалд оруулсан. Тухайлбал ардчилсан намын бүлэг засгийн газрыг огцруулах асуудал нэгдсэн байр суурьтай байж чадсангүй. Улсын хурлын гишүүн Лодой Самбо огцруулах бичигт гарын үсэг зураагүй цааш зурхгүй гэдгээ мэдэгдлээ. Харин Ахмад үеийн төлөөлөл Батүл ардчилсан нам ордны улс төрд орж Монгол Ордын намын барьцаанд орсон нь алдаа болсон гэж шүүмжиллээ. Нийгэмд бугалцсан байгаа, ил гарахгүй байгаа олон асуудлыг буюу сөрөг хүчний чиглэлд бид нэр илүү үйл ажиллагаа бас явуулах ёстой юм байна. Хоёрдугаарт нь бид нэр энэ шинжлэлийн бүтээй гэж байгаа нь зөвхөн нэг сүрдэг, шүүмжилдэг сөрөг хүчин байхгүй. Энэ улс орныхоо төлөө хөгжил дэвшлийн төлөө бодлого шийдлээ гаргадаг улс төрийн хүчин байна. Ийм учраас энэ өөрчлөх бүтээх гэдэг үзэл санаа өөрөө бас Монгол улсын төлөө барьсан бас ардчилсан намын үйл ажиллагааны стратегийн нэг хэсэг гэж бас ойлгож байна. Бүлэг бол улс төрийн үйл явдал. Бүлгээр ордны улс төрийн шийдвэр гаргана. Нам бол намын бодлогоо барина. Бодлого болон институт болон улс төрийн нам болон улс төрийн их хурл дахь бүлэг нэг хүний гарт байхаар энэ хоёр холилдоод байна. Улс төрийн намын бодлого юм шиг болоод. Гэтэл манай нам чинь зүгээр улс төр гэдэг сөрөг хүчин зүгээр сөрөг хүчний нам биш шүү дээ. Ардчилсан нам чинь төр барьдаг. Төр барьж байсан. Төр барих нам байхгүй. Бодлогын институт байхгүй. Тэрнээс зүгээр ингээд нэг юм бүлэг бүлгээрээ байсгаад огцоргоо зогсчдаг юм нам ерөөсөө биш байхгүй та. Энэ нам байлгаж ерөөсөө болохгүй. Тийм учраас энэ нэг улс төрийн нам гэдэг одоо институцийн удирдлага толгоо нь энэ их хурлд байгаа бүлгийн удирдлага энэ нэг хүний гарт байгаа жоохон асуудалтай байдгийн бас нэг жишээ байна. Ордны улс төрч. Тийм үү? Ард түмнийхээ төлөө тэр гудамж нь тэнцэж агсаж цуглаж явсан тэр улс төрч чинь нэг мэдсэн чинь л ордонд одоо тэгэл янз бүрийн найраа хийж явдаг ийм улс төрч. Тэгээд цогоо дарга одоо бидний жишээ намайг бол нүүрлэн харж байгаа буруутгасан л да. Тийм учраас бид олон түмэнд үгээр гэж явнаа. Одоо тэр ард түмэн бол бухимдаж байна. Тэр бухимдаж байгаа тэр одоо учраа олохгүй тэр ард түмэн рүү бид очино. Бид одоо ард түмэнтэйгээ цуг байсан, олон түмэнтэй цуг байсан тэр улс төрийг эргүүлж авчирна. Тийм зүйлийг бид энэ намраас эхлүүлж хийнэ гэсэн багтана. За энэхүү ардчилсан нам иргэдийн саналыг нэгтгэж улс төрийн 100 шийдэл боловсруулахын зэрэгцээ өөрийн дотоод зөрчил институтын уялдаа сөрөг хүчний нэгдсэн байр сууриа баттгах сорилттой тулгарч байна. Өөрчлөлийн бүтээй хөдөлгөөн нь зөвхөн эрх баригчдыг өөрчлөх бус ардчилсан нам өөрөө улс төрийн хувьд хэрхэн өөрчлөгдөхийг харуулах шалгуур болох нэ.